олон хэрэг ар араасаа гарахын зэрэгцээ иргэд олон нийтийн зүгээс цаазын яллыг сэргээгээч гэдэг зүйлийг ярьж эхэлж байна л да. Хуулинд одоо яг ямар байдаг юм бол үндсэн хуулинд цаазаар авах ял байдаг. Үндсэн хуулиндаа тусгасан байдаг ч гэсэн тий одоо нөө хуулиндаа тусгаж өгөөгүй гэдэг зүйлийг хуульчдын зүгээс ярьж байна л да. Тэгээ цаазаар авах ялны хувьд бол үеийн үед байсан зүйл байхгүй юу? Монгол улсад байсан. Өнөөдөр гинтгийн шинэ юм зохиогоод байх ёстой гэж яриад байгаа ч зүйл биш. Зүгээр элбэгдэл ерөнхийлөгч тухайн үед гарчингуудаа цаазын ялыг байхгүй болгоноогоо санаачлаг гаргаж гад тэгээд олон улсын конвенцэд нэгдээд байхгүй болгоцол ийм л асуудал. Тэгээ яг конвенцэд нэгдсэн асуудал чинь өөрөө одоо ахаад сэргээж болохгүй гэсэн асуудал биш шүү дээ. Конвенцэд бид нар нэгдэн ороод үсттэй. Ороод болохгүй нэ Монгол улс гэмтрэгийн гаралт нь одоо ихсээд байна цаазын ял одоо сэргээхгүй болохгүй нэ гэж болжиж бас болно шүү дээ. Тий өөрөөр хэлбэл хүсэхгүй тухайд асуудал юм байгаа. Хэрвээ цаазын ялыг сэргэнэ гэвэл одоо конвенцэд орсон зүйлээсээ татгалзах хэрэг гарна шүү дээ. Оо тий тэр чинь татгалзсан л үстэй. Тэр чинь орж улсын ч бас гарч болно шүү дээ. Тий. Тэгээд чинь цаазын ял гэж яриад эхлэнгүүт хүмүүс хоёр санаагаар яриад байгаа. Нэг нь улангуудаа хүн хэлмэгдэг тухай хэлмэгдэж болцсгүй гэдэг. Гүн чинь цаазын ялтай асуудал нь өөрөө бүх одоо юу гэдэг юм ялтай гэмт хэрэгт холбогдсон хүн болгоныг цаасна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр гэм буруу нь яг нотлогцоод хэрэгээ хүлээгсэн хүнд хүлээх хариуцлага нь одоо юу гэдэг юм нөгөө аимшигтай хүүхдийг хүнийг мөчил жалаад байгаа тэр улсуудад хүлээх хариуцлага нь заавал одоо юу гэдэг юм хорих биш цааз байж болох байхгүй. Тэгээд тэр тохиолдолд өгөх болохоос хүн болгонд өгнө гэсэн зүйл биш байхгүй. Хоёр дахь нь энэ цаазын ялын чинь ач холбогдол нь өөрөө урдсан сэргийлэх ач холбогдолтой байхгүй юу. Хүүхэд хүчиндвэл хүн санаатай алвал хүндрүүлс нөхцөл байдалтай алвал цаазаар аван шүү гэхээр хүн өөрөө цааслахгүй тулд хүн чинь өөрөө ийм өчүүхэн амт шүү дээ. Ялангуяа та энэ гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүг хараараа айгүй өчүүхэн байхгүй юу. Өчүүхэн юмнаас айдаг байхгүй юу. Нөгөө хууй удсан бэлтгэсэн сэтгэхгүйсээ байдаг байхгүй. Тэгэхээр цаазын ялдаа болохоор энэ улсууд гэмтгийн гаралт буурнаа л гэсэн ийм л санаагаар байгаа. Гэтэл үүний нь бол эсэргээрээ хэлмэгдэх тухай асуудал нэг бол одоо Монгол улс дуус орцоо одоо ахаад сэргээж болохгүй гэх мэтлэнгийн зүйл ярьж байгаа нь бол одоо тийм зөв зүйтэй асуудал биш. Тэгээд ч өнөөдөр та бүхэн мэдж байгаа бол дэлхийн 50-60-аад орнд цаазын ял байж байгаа шүү. Өнөөдөр хүний эрх хэрэгчдийн одоо арчлалын одоо бэлэг тэмдэг болсон Америк нэгдсэн улс байж л цаазын ял байдгаар л байгаа байхгүй. Энэ ял гэдэг нь чинь өөрөө гин буруутай хүнд хариуцлага хүлээлгэх гэмд бол нөгөө талаасаа урдсан сэргийлэхийн тулд энэ ял чинь байдаг байхгүй юу? Ийм л учиртай юм. Таны хувьд тэгвэл сэргээх нь зөв гэж бодчих. Гэхдээ мэдээч би цаазын ялыг сэргээгээсэй гэж боддог. Чи одоо боддоо өөрөө 13 настай хүүхд ингээд 57 удаа ингээд заасуудаад алж байна. Саяхан сар гарны өмнө боллоо. 8 настай хүүхд хүчнтэд ахыхын найз нь тэгээ мөчлөд жослонд нь хийж байна. Тэр хөвсгөлийг та нар харалтаа. 8 настай хүүхд хүчнтэд алгаад тэгээ дээрэс нь мөчлөөд цүнхэн тэгээд кант дээр хажууд чулуулж штэ. Үгүй яагаад ийм улсууд амьд явах хэрэгтэй? Яагаад тэр хохирогчийн амьд явах хэрэг гэж байдгүй юм уу? Яагаад ийм улсуудыг өршөөх ёстой? Зарим улсууд зарим сэтгүүлчид ярьж байна. Цааз ярьж байгаа өмгөөлөгч байж болохгүй. Цааз гэдэг бол хүний эрхэд халдаж байна. Энэ хүн биш ээ гэж яриад байгаа байхгүй. Тэгвэл амиа алдсан тэр улсуудын хувьд гээд хүн биш юм уу тэд чинь? Тэдний амьд явах хэрэг гэж байхгүй юм уу? Яр шийтгэл эдлээд гарчраад ялангуяа ийм хүн гэмтрэг үлдсэн нөхдүүд засраагүй дахин гэмтрэг үлдэж байгаа байхгүй юу? Дараагийнхаа хүнийг халаад явж штэ. Тэгээ яагаад бид нар ингэж цаад агуулгын халдсан бол хүн одоо онц гэцгээр алаад тэрнийхээ төлөө хариуцлага хүлээх нь хүлээлэхгүй ивэ мэндэ аим гэж яриад тэгээд дараагийн хүнийг алуулаад явах хэрэгтэй. Энэ утгаар нь бас харж үзэх хэрэгтэй байхгүй юу? Эн чинь өөрөө ял гэдэг бол цээрлэл байдаг. Тэгээд урдсан сэргийлэх агуулгатай байдаг. Би бол жишээ нь ерөнхийлөгч хамгаалж байхдаа уучлалтай холбоотой олон амин улсын өргөдлүүдийг үзчихэл байсан. Тэнд хүний санаанд ормооргүй аимшигтай хэрэгүүд байдаг байхгүй. Хэрэг уншиж байгаа шууд архиугаал занл хэлээд алаал бэлэг ихтэн тастаал аманд нь аваачиж хийгээд духан дээр нүхгээ хутгаас сэлж байгаа тэр нөхрийг өнөөдөр бид яагаад амин уучлах ёстой? Яагаад тэр хүнийг амьд байлгах ёстой? Яагаад тэрийг зүгээр л одоогийн мөрдөж байгаа хуулиар 12-оос 20 жил буюу бүх насаар л гэж л байгаа шүү дээ. Яагаад тэр хүн амьд байх ёстой? Тэгж зэрлэгээр тэгж хүний ёсноор гажуудаар тамлуулж алаад дээрэс нь өнгөрсөн хоногдсон доромжлуулж яхад тэр доромжсон хүнийг бид нар байлгах ёстой юм бэ гэдэг л байхгүй. Тийм учраас энэ ял би байх ёстой гэж би боддгийн. Өчигдөр Монгол Ардын намын бүлэг хаалттай хуралдаад хууль зүйн сайдаас хэд хэдэн хуулийн заалтыг өөрчлөсөн талаар мэдээлэл ийлээ шүү дээ. Та нэр ямар болсон бэ? Яг ямар асуудал юм бол? Хүүхдтэй холбоотой гэмт хэрэг үйлсэн тохиолдолд 20-аас 20 жилээс энэ 25 жил
25 жилээс энэ 30 жил гээ ерөнхийдөө 5 жилээр нэмэгдсэн байна. Хүүхдээс л үлдсэн гэмтргүүдийг яш итгэлийн нэмэх асуудлыг миний одоо бас л гаргаж тавиад тэрний дагуу одоо ингээд нэг хүлээж аваад төлцгийн удирдлагууд хүлээж авчаад би бол байлтай байгаа. Тухайлбал намайг гаргаж тавингууд их хурлын дарга нь ерөнхий сайд нь за тэгээ бусад улсууд за тэгээ хууль зүйн сайдууд энэ асуудлыг хөндөд ингээд яш итгэлийн бодлогыг чангаруулж гад бол би бол зүгээр баяртай байгаа бөгөөд зөв зөвтэй гэж харна. Энэ нь нөгөө нэг цаазын ял сэргээх энэ бол цаг хугацааны бөгөөд олон хүчин зүйлээс олон улсаас бас зөвшөөрөл авч сэргээгдэг учраас тэрний өмнө хийгдэж байгаа асуудал гэдэг утгаар нь бол тэр яг 20-ыг 25 жил дээр болгож байгаа бол байж болно. Өмнө байсан юм шүү дээ. 25 жил 20 хал байсныг 20 болгоцол байсан байхгүй. Тэгэхээр ялыг нэмж байгааг нь бол зөв гэж харна. Гэхдээ зөвхөн тоон дээр нэмэх үгүй. Энд чи олон зүйл байгаа байхгүй. Доод хэмжээ, дээд хэмжээ гэх мэтлэнгээр олон зүйлүүд бас байдаг. Тэгээд нөгөө дэглэмийн асуудал энд бас нөлөөлөгддөг. За тэгээд зарим гэмтэргийн хувьд давхар зүгшлэгч гэдэг юм уу энэ эргүү хэрэгцээ онлын хувьд бол бас зөвхөн эрдэмтэн судлаачийн хувьд бол нэмж хэлмээр зүйлүүд байдаг. Гэхдээ бодлогын хувьд бол яш итгэлийг нэн даруй чангаруулах гэж байгааг би дэмжиж байгаа. Тогтоогоо төвлөрийн эксэлж жолоодохыг 20 халтаа болох тухай асуудал ярьж илээ. Энийг би бас л 9 сарын 18-ны өдөр бас ярьжсэн. Тэрийг сайхан хүлээж аваад хууль зүйн ам ажлын хэсэг гараад одоо шинэ сайд нь энийг одоо 20 халтаа болох саналыг гаргаж аваад би бол бас баярлалтай байна. Баярлалаа гэж би энэ хоёр сайдад хэлье. Энэ нь өөрөө зүгээр би нийгэмд бусад улсууд хандаж хэлэх гэсэн юм аа. Энэ 20 хял гэдэг чинь өөрөө бүгдийг 20-д байна гэсэн үг биш байхгүй юу? Өнөөдөр юу гэдэг юм 3000 гаруй хүн хоригдлоо нэг өдөр 500 гаруй хүн согтуу хүн төвлөрөөс жолоодж байна. Жилдээ 33,000 хүн согтуу хүн баригдаж байна. Тэгэхээр бүгдийг 20-д авах юм бол Монгол шоронгоо дүүрнэ гэж сөрөг юм яриад байгаа. Үгүй шүү дээ. Өөр байхгүй. Яд гэдэг бол Гэмброгийн хүлээлгэж байгаа хариуцлага цээрлэл би урдсан сэргийлэх гэж хэлсэн. Өнөөдөр 20 хялтаа болчих юм бол энэ хүмүүс уухаа болждөг байхгүй юу? Тэгээс 20 хялтаа хуулийн заалтыг баталсан нь өөрөө аль хуусын болгоны 20 гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр хүмүүс уухал байж шүү дээ. Магадгүй одоо энэ улс чинь 20 хялтаа болсон чинь уухгүй нөгөө 10,000 дуудлагын жолоочоод дуудана шүү. Тэгэхээр урдсан сэргийлэх агуулга гэдэг бол маш чухал байдаг юм аа гэдгийг хэлэх гэсэн. Тиймээс бол согтуугаа төвөрс жолоодох юм бол 5 жил 20 хялтаа болгоно гэдэг бол маш зөв зөх зүйлт гэж би хэлнэ.